Энэ адуун чулуун бол Монголын стратегийн том орд байхгүй. Доронтын цахилгаан станцын байгаа байршлаас 7 км-ийн зайд байгаа ийм одоо хүрэн мөрсний бүлэг орд. Дээрээс нь бүсэн нутагтаа үзүүлж байгаа нөлөөллөөрөө яахаргүй би адуун чулууны ордыг стратегийн орд л гэж үзэж байгаа. Стратегийн ордыг яаж тодорхойлдог вэ гэхээр бүс нутагтаа буюу хүн амдаа хичнээн хэмжээнд нөлөөлж гинэ гэдгээр нь тооцох ёстой. Нөөцөөр нь тооцох ёстой. Дээрээс нь ашигт малтмал нь өөрөө юу юм бэ гэдгээс тооцдог. Энэ станц нь өөрөө ганцхан доронтыг хангадаг байхгүй. Жишээлбэл Сүхбаатар аймагт зөвхөн одоо доронтын цахилгаан станцаас эрчим хүчийн 35 шугамаар авж байгаа цайрт минерал гэх мэтлэн томоохон уулуурхаан төслүүд байна. За газрын тос байна. Хоошоно полиметаллын шиншиний орд байна. За цагаан аваа сум руу одоо жишээлбэл Stef Gold гэдэг уулуурхаан алтны томоохон төсөл байна. Ингээд бодглохоор уулуурхаан томоохон үйлдвэрлэлийн төслүүд, за боловсруулах үйлдвэрлэлийн төслүүд ер нь бүс нутгийн хөгжилд энэ эрчим хүчний үйлдвэрлэл ямар ач холбогдолтой вэ гэдгийг бол бид нэр хаана ойлгох хэрэгтэй. Тийм учраас би бол Доронтын цахилгаан станцыг бол Доронтой аймаг төдийгүй зүүн бүс нутгийн хамгийн стратегийн объект гэж ингэж үзэж байгаа. Энэ станцын түүхий эдэг ганцхан цуугаар хангаж байгаа адуун чулууны ордыг ард түмний хяналтанд аваачих хэрэгтэй гэсэн би ганц л асуудал тавьж байна.